1930-аад оны үед эмэгтэйчүүдийн тухай дуу гарч ирсэн. Сүүлд бол Хүмүүн төрлөختөн гэж нэрлсэн энэ дуу хүүхийг та бидэнд ярьж өгөөч. Цэрэл хамгаалалтгүй одоо 1929 он цохиос 30 он гэхэд одоо нийтээрээ мэддэг болчихсон. Дууны шүлэг нь бол маш олон гүн гүнзгий агуулгатай. Их сонин одоо төвхтэй. Олон нийтийн дунд энэ Хүмүүн төрлөختөн гэдэг энэ дуу бол яг энэ нэрээр нь өргөн алдарсан. Тэгээ одоо нийтийн бүжигтэр ч гэсэн за Хүмүүн төрлөختний дуулыг бүжиглэе гэж хэлдэг. А гэтэл өнөө иргэдээр бол эмэгтэйчүүдийн дуу гэж нэрлэгдсэн нэртэй байсан байна л да. Тэгэхэд одоо энэ дууг зохиосон одоо Цэрэл хамгаа өөрөө намын төв хороонд яг эмэгтэйчүүдийг босруулах тасаг гэдэг хариуцаад ингэж ажиллаж исэн байна л да. Тэгээд тэр үед бол одоо дарга хүний үүднээс одоо эмэгтэйчүүдийг тэгээл боловсрол одоо соёл шин соёлтой одоо танилцуулахын тулд энэ дууг зохиосон юм уу. За энэ дууны шүлгийн хувьд бол би бас жоохон ажиглалт хийсэн. Тэгэхээр энэ дуу бол надад олдсон хувилбараар бол 4 бадагтай. За 4 бадаг дотроос 2 дугаар бадаг дээр нь бол энэ дахилт маягийн 2 мөртэй. За багшлынхаа сургаалыг багтан дагаж явцгаая гэдэг одоо тийм дахилттай. Магадгүй ингээд сүүлийн 2 мөрөнд таж дууддаг байсан байж магадгүй. Ерөнхийд нь аваад үзэхэд хөгжицгөө, дэвшицгээ, дагцгаая гэсэн юм дандаа юм уриалсан чанартай. Тийм дуу. Тэгэхээр энэ бол яг харахгүй одоо хусгалын дуунуудын дотор одоо хуулгын уриалгын чанартай. Ийм одоо өөрөөр хэлбэл шинэ нийгэмд одоо эмэгтэйчүүд уриалан буцсан юм чанартай юм дуу. Нийтдээ бол 38 үгтэй юм байлээ. Тэгэхээр энэ бол яг орчин үеийн шүлэгтэй харьцуулахад үгүй тооны хувьд бол цөөхөн. Тэр бол тухайн цагийн л одоо төвшин асуудал тийм ээ. А дээрэс нь хамгийн олон гардаг үг бол одоо олон бүгдээрээ эмэгтэйчүүд гэсэн одоо өсгөөчүүд гэсэн үгнүүд хамгийн их тохиолдож байгаа. Тэгээ энэ маань юуг харуулж байгаа юм гэхээр энэ бол тийм дуу бол ерөөсөө олон нийтийг уриалан дууцсан эмэгтэйчүүдийг бол онцлон үтсэн юм сайхан дуу. Тийм ч учраас бол тухайн үеийн одоо эмэгтэйчүүдийн байгууллагын сүлд дуу болж явсан баха. Цэргийн дуу бүжгийн чуулгынхаа 1934 онд одоо нийтийн бүжигтэй болё гэдэг одоо зорилго тавиад энэ Хүмүүн төрлөختөн гэдэг дуу задгай цагаан гэдэг хоёр одоо дууг бол нийтийн бүжиг болгоод 1-2 дугаар одоо бүжиг таанц юмаа гэж одоо бүр зарлаж ингэж хэлж исэн. Соёл урлаг ялангуяа дуу бүжгээр дамжуулж эмэгтэйчүүдэд бас хүртээмжтэй ийм бодлогыг хэрэгжүүлж ирсэн байна. Тэг яг аливаа одоо хувьсгалын дараа бол ард түмний яг өөр язгуураас гаралтай. Өргөө халтаач.